Ирээдүйд таны хүүхдийг хөтлөх номч дунд сургууль хүсэж мөрөөд зоригтой суралц амжилт таны гарт номч дунд сургууль. За өвдөдөө одоо бид нэр боломж тоолох бодлого буюу компьютерийн бодлогыг хэрхэн бодох талаар нэг жишээн дээр ярилцъя. За бодлогын өгөгдөл маань ангийн 25 сурагчийн 14 хөвгөд байгаа. За тэгэхээр бид нар яах вэ гэхээр бүгд 25 сурагч байгаа. Түүний мэдэгдэж байгаа хөвгөд 14 хөвгөд байгаа. За бид нар ангийн хэдэн хөвгөдтэйг мэдж байгаа юм чинь охид нь хэдвэ гэдэг бид нар гаргаж ирж чаднаа. За эхлээд бид нэр өгтөгөө тоо гаргаж ирээ. 25-аас хасах нь 14 тэнцүү 11 охид. За энэ анги маань 11 охинтой 14 хөвгөнтэй анги байна. Үүнээс бид нар 2 охин 1 хөвгөнийг сонгох боломж нь хэд байх вэ? За тэгтээ зэрэг бид нар 2 охин сонгох боломж маань давхцалтай байгаа. Яагаад вэ гэхээр саран сонгоод цэцгийг сонгоод саран сонгох хоёр бол давхцалтай. Өөрөөр хэлбэл 2 охиныг сонгох боломжоо олцоод давхцлаа олж давхцалдаа хуваана гэсэн үг. За охтой сонгох боломжоо гаргая хэвэл. За нэг дэх охиныг нийт анги маань 11 охидтой байгаа. Тэр 11-ийн хинээ чиглээд сонгож болно. За 2 дахь охиноос 11 охидоос нэгийг сонгоод авчихсан. Багш самбарын өмнө гаргацсан байгаа. 2 дахьын олно гэдэг сонгоно гэдэг маань үлдсэн сууж байгаа 10 хөвг дотроосоо сонгоно. За энэ тооны онол болгоод дотор ингээ үржүүлэх зарчим гэж нэг том онол байдаг. Тэр зарчмыг бид ашиглаж энэ үлд шийдлийг нь гаргаж ирнэ. За тэрийг нийтүүлээ эдгэцээ. Ингээ үржүүлэх зарчим ёсоор 11-ийг 10-аар үржээд 110 янз. За одоо бид нар сая болсон давхцал байгаа гэж хэлсэн тийм ээ. Цэцгээс 12 дээр ярьсан шүү дээ. За тэгэхээр давхцлаа олъё. Нэгдүгээр охиныг, хоёрдугаар охиныг. Охид хэд байгаа? Энд гаргасан байгаа 11 охин байгаа. Тэр 11 охиноос нэгдүгээрт нь тэр 11-ийг хинээд сонгосон байж болно. Хоёр дахь охиныг сонгохдоо үлдсэн 10 хүүхд дотроос хоёр дахь охиноо сонгоно. За энд энгийн үржүүлэх зарчим ёсоор гэдэг энэ зарчмаа бид энд бичсэн учраас дахин энд бичих шаардлага байхгүй. Шууд үржүүлээ хэвлээ. 11-ийг үржих нь 10. Тэнцүү 110 янз. 110. Одоо нөгөө давхцал байгаа гэж ярьсан шүү дээ. Давхцлаа олъё. За давхцлаа олохдоо сая багшин саран цэцэн 2 дээр ярьсан тэр 2 хүүхдийнхээ жишээн дээр аваад ярьчих. Нэгдүгээрт нь хоёрдугаар. Нэгд нь тэр саран цэцгээ 2-ыг хинэж сонгосон байж болно. Хоёр дахь хүүхд нь нөгөө сонгогдоогүй саран цэцгээ 2-ын аль нэг. За энгийн үржүүлэх зарчим ёсоор боломжоо үржүүллээ. 2 янз. Өөрөөр хэлбэл давхцал маань 2 янз байна. Тэгэхээр нийт боломжоо охидыг сонгох боломж яг 110 янзаараа давхцалтаа хувааж өгнө.
давхцалд авъя. Нийт боломж 110 янзаа давхцал 2 доо авъя. Энэ бол огтыг сонгох боломжийн тоо гаргав. За тэгтэл нэг хөвгөн байгаа. Тэрийг бол давхцал байхгүй учраас одоо бүгд хэдүүлээ сонгох боломж нийт боломжийнхаа тоог гаргаж ирээ. За нэгдүгээр охин, хоёрдугаар охин, нэгдүгээр хөвгөн. За хоёр охиныг сонгох боломжоо бид нар олцсон. Гаргаад ирсэн байгаа 55 янз. Нэг хөвгөнийг бид нар сонгохдоо нийт хөвгүүд нь 14 хөвгүүдээс 14 янзаас сонгож болно гэсэн үг шүү дээ. За энэ мэн 14 янз. Ингээ үржүүлэх зарчим ёсоор шууд үржүүлээд биднээс бодлогын шийд гарч ирнэ. 55-ыг үрждэг нь 14. Тэнцүү. За энийг чэйжэр хэлбэрээр үржүүлээ өгдөөдөө 55-ыг 10-аар үржүүлэхээр 550, 55-ыг 4-өөр үржүүлэхээр хэд вэ? 220. Энэ хоёрын шийдний нэмэгдэл 770 янз. За ингээд бидний компьютерийн боломжтой олох бодлого маань энэ ингээд үржүүлэх зарчмаар ингээд гараад ирлээ. Ирээдүйд таны хүүхдийг хөтлөх номч дунд сургууль хүсэж мөрөөд зоригтой суралц амжилт таны гарт номч дунд сургууль.